бага ангийн багшийг дэмжих төслийн 3 дугаар шатны даалгаврыг танилцуулж багш нар бэлдсэн хичээл материалаа харилцан солилцож бие биенээсээ суралцах, ажлын ачааллыг бууруулж, цаг хугацаа хэмнэх зорилгоор Hamzaiz платформ ашиглан бага ангийн багш нарын хамтын ажиллагааг идэвхжүүлж, цахим хичээлийн сан бүрдүүлсэн. Зөвхөн хичээлээс гадна сургуулиудын туршлага, тайлан, хэрэгцээд, файлуудыг мессеж хэсгээр нээлттэй хуваалцаж мэдээлэл болон туршлага солилцох боломжтой болсон. Мөн өвчтөе хичээлээс хоцорсон эсвэл аслагдсан бүс нутагт амьдардаг байсан ч сургалтын үйл явцаас хоцрохгүй байх тэгш боломжийг энэхүү технологиор дамжуулан бүрдүүллээ. Mosaic-т 1-5 дугаар ангийн хичээлд ашиглагдах шалгалтын материал, цахим хичээл, интерактив дасгал даалгавар бүхий цахим сан бүрдүүлэн ажиллаж байна. Шалгалтын материал 1 дугаар анги 25 файл, 2 дугаар анги 30 файл, 3 дугаар анги 31 файл, 4 дугаар ангийн 10 файл, 5 дугаар ангийн 22 файл гээд аль хэдийн асар их баялагсан үүссэн. Багш нарын бэлдсэн үзүүлэн цахим хичээлүүд анги ангиар ангилагдсан 1 дугаар ангид 9, 2 дугаар ангид 13, 3 дугаар ангид 20, 4 дугаар ангид 63, 5 дугаар ангид 10 хичээл байна. Багш нарын бэлдсэн үзүүлэн цахим хичээлүүд ангиар ангилагдсан 1 дугаар ангид 50, 2 дугаар ангид 5, 3 дугаар ангид 49, 4 дугаар ангид 16, 5 дугаар ангид 15 хичээл байна. Цаашид нэмэгдүүлэн ажилласаар байх болно. Mosaic платформыг ашигласнаар багш бүр шинээр дасгал, шалгалтын материал бэлтгэхэд цаг алдахгүй, бэлэн сангаас шууд авч ашиглах боломж бүрдсэн. Бүх материал анги төрлөөрөө хуваагдсан тул хайж олоход маш хялбар, цэгцтэй, ойлгомжтой. Багш нар хамгийн сайн материалаа цахим сандаа оруулж өгснөөр хичээлийн чанарт болон суралцагчдын идэх оролцоонд ахиц гарч байна. Цахим сангийн даалгаврууд хүүхдүүдийн сонирхолд нийцсэн эцэг эхчүүд хүүхдтэйгээ хамтран хичээлийг судлах боломжтой болоод байна. Байгалийн ухаан кабинетийн шинээр тохижуулахаар төсөл боловсруулан ажиллаж байгаа ба эхний удаа байгалийн ухааны хичээлийн туршилт хийх хэрэглэгдэхүүнүүдийг худалдан авсан. Мөн сумын орон нутгийн хөгжлийн сангаас тухайлаг самбар авахаар санал оруулан дэмжигдээд байна. Цаашид 4-5 дугаар ангийн байгалийн ухааны хичээлийн хөтөлбөр төлөвлөгөө нэгж ээлжид хичээлүүдийг бэлтгэх, бусад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авахаар үнийн судалгааг хийж байна. Бяцхан шинжлэх ухаанч өдөрлөг зохион байгуулсан энэ өдөрлөгт 52 хүүхэд орсон ба 17 туршилтыг хийж найз нөхдөдөө үзүүлсэн 3-ын Б ангийн сурагчид санаачлагаараа оролцсон.